нүдний шил зүүхээр машин барьж явж байгаа осол гарах юм бол тэр жолооч өөрөө буруутгах магадлал өндөр байдаг. Миний хараа ер нь ингээд офисын ажил хийдэг болохоор ингээ байнгын муудадсан. 2019 он манай нэг хуульч найз хэлээд шүн машин барьж явж байгаад өөрөө хараа муутаач гэсэн тэрийгээ одоо мэдж байгаа хэрнээ нүдний шил зүүхээр машин барьж явж байгаа осол гарах юм бол тэр жолооч өөрөө буруутгах магадлал өндөр байдаг гэдэг. Нэг тийм зөвлөгөө хэлээд тэрнээс хойш би шил хийлгээд тэгээ удаан нүдний шил зүүснээс болоод энэ чихний дээд хэсгээр суц боож байдаг учраас тархины тэр цусны эргэлтийн багасгач юм бэл. Тэгээ хоёрдугаарт бас нэг найз маань зөвлөө 40 наснаас өмнө ер нь хараа тэглүүлчих юм бол тэр нь маш үр дүнтэй сайн байдаг гэдэг. Тэгээ тэрний дагуу ер нь хараагаа тэглүүлэх шийдвэр гаргаад Монголын болон гадаад эмнэлгүүдийг судалж үзсэн байна. Тэр дундаа нэгэнт хараа буюу маш чухал эрхтэндээ одоо хүрэх гэж байгаа учраас бол чанартай газрыг сонгоё гэд Японыг сонгосон байна. Японы хувьд бол одоо хэдийн нисч очиж байгаа ч гэсэн үнийн зөрүү бол одоо бусад улс болон Монголтай харьцуулаад тийм өндөр бол зөрүү гараагүй. Харин Японы эмнэлгийг сонгохдоо би Японд байдаг монгол хүнээр дамжуулаад тэр хүмүүс маань судлаад дэлхийд дээр хамгийн хараа тэгэлдэг. Тэр дундаа бүр өдөрт хэдэн зуун хүний хараа тэгэлдэг. Эмчнэр нь маш өндөр туршлагатай яг энэ хараа тэглэх гэдэг чиглэлээр мэргэсэн ийм Шинагава гэдэг эмнэлгийг бас сонгож аваад хараагаа бол тэглүүлсэн. Тиймээс би өөрийнх нь туршлага дээрээ үндэслээд хүмүүсийг манай iTrip дээр байгаа энэ хараа тэглэх багц аялалд сонгоорой. Тэгээ хамгийн чанартай эмнэлэг дээр хамгийн чанартай газар хараагаа тэглүүлэхийг та бүхэнд урьж байна.